За эхлүүлээ. За юуны өмнө бидний урлагийн план авч хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Мэдээж байна. За өнөөдөр Монгол батлууч буюу Монгол карт гэдэг энэ хайрыг туваад өрнөсөн хөдөлгөөнийг сурталчлах, таниулах, тэгээ энэ тухай ойлголтыг харилцан өгөх. За мөн энэ хуулийн төслийг боловсруулсан жангарын хуулийн төслийг засгийн газарт оруулж батлуулах ийм зорилгоор бидний хэсэг бүлэг нөхдүүд энэ өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. За тэгэхээр энэ үндэсний Монгол үндэсний батламж гэдэг маань ямар утга учиртай юу болохыг жижигхэн тайлбарлаад хэлхийг хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ дэлхийн 48 орнд үндэсний батламж буюу үндэсний карт гэсэн ийм хөдөлгөөн өрнөд тэгээд ийм 48 орнд ийм хууль батлагдсан байдаг юм байна. За энэ хууль нь болохоор дэлхийд даяар байгаа тухайн үндэсний ард иргэдэд үйлчлэх нэгэн төрлийн паспорт ийм зүйл байгаа байна. За монголчуудын хувьд энэ хуулийн төсөл батлагдах нь ямар амир ашигтай юм бэ? Энэ ч ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг янзаар бол хүмүүс тайлбарлаж хүлээж авч байгаа. Ерөнхий зөв би ерөнхий опшн утгаар нь хэлчихье гэх юм бол энэ ихэнх хүмүүс бол ингэж бодоод байгаа шиг энэ үндэсний батламж Монгол үндэсний батламж батлагдсанаар Монгол улсын харьяа бус гадаадд амьдарч байгаа тэгээ иргэд байгаа 30 сая гэх юм уу Афганистанд байгаа 5 сая гэх юм уу өөр монголчууд гэх юм хайрыг туваачаад шууд хурж ирээд Монгол сууршаад ингээд газар нутгийг ингээд эзэмшдэг гэсэн ийм ойлголт гадуур аягүй явж байна. Энэ буруу үзэл бодол энэ бол бас буруу үзэл бодол гэдгийг тайлбарлах гэдэг хамгийн гол нь. Энэ хуулийн батлагдсан надад миний бодож байгаа надад ийм талаас нь би тайлбарлаж өгöd. Энэ хууль батлагдсанаар дэлхийд батлагдаад байгаа Монголын үндэсний өв соёл, хэл заншил, бичиг үсэг, түүх, мартагдсан түүхүүдийг бид нар энэ үндэсний батламж картыг сэргээж Монгол үндэстнүүд хоорондоо нэгдснээр Монголын үндэсний түүх соёл миний саяны хэлсэн өв соёл ёс заншлууд хадгалж шүлдэх бас нэг гарцын болов гэж би харж байгаа учраас энэ үйл ажиллагааг хэмжиж оролцож байгаа маа. Монголчууд бол түүхэнд энэ өнөөгийн соёл иргэншлийн түүхэнд бол маш их том үүрэг гүйцэтгэсэн үндэстэн гэж би боддог. За монголчууд яг тухайн үед 13 дугаар зуунд байлгын дагуулт хийсний хүчээр өнөөгийн соёл иргэншлийн үйл хурдтай явагдах ихийг тавьсан гэж би хардаг. Яг түүхчид бол Монголын түүхийг бол маш их дарж ирсэн. Тэгээ бас буруу ташаа зөрөө өөвөлдөг мэдээлэлүүд их явдаг. Монголчууд яг ингээд дэлхийн ингээд талыг эзэлсэн төлөөсөө өнөөдөр бид нар яагаад энэ чөөхлөө болчихгоо. Биднээс гадна өшөөс өндөө Монгол үндэстэн дэлхийн бусад улс орнд амьдарсаар л юм. Энэ бол бидний хүчээр биш байхгүй. Бид сайн дураараа тэнд амьдраагүй. Манай ах дүүс төрөс уран төрөл бидний үндэстэн нэгтгэр монголчууд болохоор тэнд сайн дураараа үлдээгүй. Энэ бол түүхийн ямар нэгэн хэмжээгээр хэлэгдэж үлдсэн тийм арга хүн байна. Гэхдээ бид чинь нэг үндэстэн шиг монголчууд. Тэр учраас миний хэлээд байгаа миний танад ойлгуулах байгаа санаа бол тэнд бидний Монголын бас нэг тодорхой хэмжээний түүх, ёс заншил, өв уламжлалт хэмжээ мартагдаад үлдэж байгаа. Хэрвээ энэ дэлхийд байгаа бүх монголчууд нэгдэх юм бол манай Монголын түүх, соёл, хэл заншил өшөө улам хадгалагдаж өшөө өргөжинд хэлэх болно. Нэг талаасаа. За тэгээд ингээд миний дараа энэ хуулийн төслийг санаачилсан жангар үг хэлэх байх. Бид нар өнөөдөр цугснараа та бид нэгдснээр энэ хөдөлгөөн өшөө өргөн биелэр хөгжснөөр энэ хууль манай
монголчуудын зүгээс та бүдний санал юу вэ? Бидний энэ хуулинд юугаа оруулах ёстой? Юуг нь хасах ёстой гэдгээр хэлцэх. Энэ санал нэгдэжээж энэ хуулийн төсөл бэлэн болоо гэж би бодож байгаа. Тийм учраас та бүднийг бүх хүмүүс одоо энэ Европын цуглаанаас зохион байгуулж байгаа тэргүүлэх шишүүртнэр үгийснийхаа дараа та бүхнээс өөрсдөө санал бодлыг солилцоо гэдэг нийлхийдээ гэж явъя гэж хүсэж байна. За хамтралд ажиллаж баярлалаа.